За ажлын хэсэг маань энэний өмнөх юун дээр бас нэлээд ажилласан юм байна. Дахиад ажлын хэсгээс үндсэндээ бараг 12 санал орж ирж байгаа шиг тий. За бусд нь бол их хурлын гишүүдийн санал байна. За гишүүдийн санал дотроос яг давхцсан саналууд бас зарим нь яваад байна. Төсвийн үр дагаврын хувьд ч гэсэн зарим нь бол нэлээд зөрүүтэй. Энийг бас одоо нэгдэх тал дээр гишүүдээр нь ярилцсан уу гэж бас хэлмээр байна. За хоёрдугаарт бас энэ дээр тухайн орон нутгийн шин чанартай орон нутаг болон за 5 жилийн үндсэн чиглэлийн одоо юунд бол тусаагүй батэр гэдэг зарим нь одоо саналууд гишүүдийн санал дээр хэр зэрэг олон байгаа вэ гэдгийг бас хэлмээр байна. Асуумаар байна. За ажлын хэсгээс хэн хариулах вэ? За боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Лувсан замж гишүүний микрофоны. За өнгөрсөн 7 хоногт нэгдсэн чуулганаар 203 санал хэтэрхий их байгаа. Зарчим барьж ажиллаагүй байна гэсэн шаардлагын дагуу ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Олон санал гаргасан бүх гишүүдэд биежилж уулзсан бөгөөд зарим төслүүд тухайн нэг тойрог дээр 2 гишүүний гаргасан саналаас давхарсан саналууд бас байгаа. Тэгэхээр тухайн саналыг татаж авах боломжтой хэсэг хуульд нийцээгүй зүйлүүдийг санал хураалгах шаардлагагүй байна гэдэг агуулгаар нь нэлээд ярилцсан. Тэр дүнгээс бид нэр 203-аас 115 санал дээр бол санал хураалгах шаардлагагүй гэдэг 88 санал орж ирж байгаа. Ажлын хэсгийн хуралдаан дээр дэмжигдсэн нь бол эндээс 12 санал байгаа. Тэгэхээр 12 саналыг бол 5 жилийн үндсэн чиглэл 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө нийцсэн байна гэсэн үгнээс оруулсан бөгөөд 12 саналын эхний 5 санал бол төсөв мөнгөгүй саналууд буюу их хурлын тогтоолын төслийн саналууд байгаа. Гишүүдийн гаргасан саналууд дээр бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бас туссан байгаа учраас жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байсан учраас дээрээс нэмээд 5 жилийн үндсэн чиглэлийн 3 дугаар хавсралт буюу шалгуур үзүүлэлтүүдийг ахиулахад нөлөө үзүүлэх боломжтой гэсэн төслүүдийг бол үлдээсэн байгаа. Нэмж тайлбарыг эдийн засгийн хөгжлийн яамнаас өгөх үү? За ажлын хэсгийн 4 номерын микрофоныг нэмж хариулт өгье. Эдийн засгийн хөгжлийн яамны нэгдсэн бодлогын газрын дарга мөнгөс гишүүний асуултанд хариулъя. За өнгөрсөн хугацаанд 203 санал нэг бүр дээр ажиллаж хууль нийцсэн хэсэг талаар бол нэг бүрчлэн одоо шалгаж холбогдох материалуудыг бүрдүүлэн ажилласан. Мөн түнчлэн энэ бодлогын баримт бичгийн бодлогын уялдаануудыг нэг бүрчлэн шалган тодорхойлж жилийн хөгжлийн төлөвлөгөөний тэргүүлэгчийг л үндсэн чиглэлд нийцэж байгаа хэсгийг шалган боловсруулж ажлын хэсэг дээр тухай бүрд нь мэдээлэлээр хангаж ингэж ажилласан байгаа. За Эрдэнэ улс гишүүний нэмэлтний өнөт өгье. Нийтдээ ер нь төсвийн хувьд наваад үзэхээр хэд болов? Эний өмнө чинь 4 их хэд байлаа. Одоо хэд болсон бэ гэдгийг тодорхойлж асуумаар байна. Одоо нийт төсвийн хүрээнд. Зарим саналуудыг харж байхаар одоо нийт төсөв төртгийн эргэжил бүтэнгээр нийтэд тавьсан юмнууд бас харагдаад байна. 300-400 тэрбумаар. Тэгэхээр энэ зарим одоо гишүүд яг тийм бодиттой биш төсвийн нийт түнд асар их нөлөө үзүүлж байгаа энэ чиглэлээр нь гишүүтэй ярьж үзсэн үү? Тухайлбал одоо зарим хүмүүс нь бол яг энийг бодоод магадгүй энэ том төсөв байгаа учраас 3-4 хуваагаа тавья гэдэг дээрээ засгийн газартайгаа холбогдох сайд нартайгаа ярилцаад оруулж ирж байгаа санал байгаа. Зарим нь бол одоо ерөөсөө 27 онд тэр чигээр нь бүгдийг хэрэгжүүлнэ гэдэг. 3-400 тэрбум ганцхан төсөл шүү дээ. Тухайлбал замын төсөлтөг ч юм уу. Энэ тал дээр нь та эднийг ажиллаж үзүү яа. Нийт төсөв нь хэд болж байгаа? За улсын хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Лувсан замж гишүүний микрофоныг өгье. Өмнөх 203 санал дээр бол 4 их 84 гараа явчихсан байсан. Тэгээд 203 саналаас 115-ыг хасаад нийт санхүүжилт нь 2.3 их 84-ийн санхүүжилт хэрэгтэй. Харин ажлын хэсгийн саналаар орж иж байгаа саналууд дээр бол нийтдээ 441 тэрбум төгрөг байгаа. Гэхдээ та бүхэн тогтоолын төсөл дээр оруулсан 3 саналыг хараасаа гэж хүсэж байна. 3 дээр байгаа жилийн төлөвлөгөөнд туссан төсөл арга хэмжээний үр нөлөөг үнэлэх
хөтөлбөрийн зорилт, шалгуур үзүүлэлт, хүрэх түнд үзүүлэх нөлөөллийг хэмжих аргачлалыг улсын төсөвтэй зүг намар өргөн бариас ёстой гэсэн тогтоолын төсөл оруулсан. Дээрээс нь 4-р заалт дээр байгаа жил бүрийн улсын хөгжлийн төлөвлөгөө болон улсын төслийг боловсруулахдаа шалгуур үзүүлэлтүүдээ бас уялдуулж орж ирэх ёстой. 3-р заалтан дээр байгаа эдийн засгийн ач холбогдлоор ирэмблэн өндөр өгөгчтэй төсөл арга хэмжээг тэргүүн ээлжид гэж оруулсан учраас энэ жишгийнхаа дагуу сангийн боловсруулалт саналаа гаргах юм бол зохистой хэмжээний хөрөнгө оруулалтууд нь Нэмэлт 1 минут ах уу. За, ажлын хэсгээс нэмж хариулах юм байна. Эженс хөгжлийн. За, Эрдэнэ нутгийн гишүүний асуулт. За, Цэнгүүн гишүүн.